Зархуу Жек. Англи ардын үлгэр. Эвт урд цагт Жек гэдэг нэгэн хар хүү хөгшин ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Эмгэн ээж нь бусдад юм нэхэж өгдөг боловч түүнээс хичээнхэн ч орлогоодох билээ. Жек хүү юу ч хийлгүй үтс сууж зуны цагт нялх хүүхэд шиг гадаа нарлаж өвлийн хүүдэнд галын захаас сардаггүй юм санджээ. Тэгээд ч хүмүүс түүнийг Залхуу Жек гэдэг болжээ. Ээж нь хүүгээ ажилд сурах гэж элдвээр оролдоод тунч дийлдэггүй байжээ. Нэг удаа их нь ажил хийж амиа тижээхгүй бол чамаа гэрээсээ хөөн шүү. Яаж амьдрахаа бодоорой гэж гин. Жек маргааш нь сахартынхаа нэг баян айлд ажил хийж хэдэн мөнгө олжээ. Тэгээд харих замдаа горх гаталж яваад нөгөө мөнгөө усан дунахчихжээ. Зайдуул Жек амьдралдаа мөнгө авч явж үзээгүй дээ тэр шүү дээ. Үлзий бос гэж мөнгийг барьж явдаггүй юм. Халаасандаа хийдэг юм шүү дээ гэж ээж нь загинсанд Жек. За одоо л үүнээс хойш халаасандаа хийж вэ гэжээ. Нөгөөдөр нь Жек нэг марчин айлд очиж үхэр хариулж гин. Тэдний хөлсөнд нь домбос үүгчээ. Жек тэр сүүг цанцныхаа гадуур халаасанд хийсэнд буцах замын дунд ч хүрээгүй байтал сүүн шүүрч гоожоод дуусчээ. Ийм минь. Домботон толгой дээрээ тавьсан бол хаанаас асах вэ дээ гэж ээжигээ зэмлэхэд дараа л хичээ гэжээ. Цаад өдөр нь Жек бас нэг айлд ажил хийж зүсэн бяцлага авчээ. Оройн Жек бяцлага толгой дээрээ тавиад гэр өөдөө явж гин. Гэртээ ирээд бяцлага ээждээ өгөх гэсэн чинь түүхий бяцлах нь үүрч унаад үстэй наардчихсан байжээ. Тэнэг амтэн. Гартаа аятайхан бариад ихгүй дээ гэж ээжигээ зэмлэхэд за дараар тэгж вэ гэжээ. Түүний цаад өдөр Жек талхчин айлд очиж ажиллаад нэг том муур авчээ. Муура гар дээрээ тавиад бариад явтал гарыг нь маажсанд цочоод алдчихв. Жек дахиад л гэртээ юу ч үгүй ирсэнд ээж нь "Эргүү минь. Түүнийг олсоор оосорлоод хөдлөөд ирэхгүй дээ" гэж зэмлэжээ. Жек "За үүнээс хойш л тэгж вэ" гэжээ. Дараа өдөр нь Жек мах худалдагчинд ажиллаж хоньны гуй авчээ. Жек махаа оосорлож шавар шавхаа дундуур чирээд иржээ. Тэр махаар яаж хоол хийж идэх вэ? Ээж нь гайхаж тасраад "Манад байцаанаас өөр хоолны юмгүй байхад энэ тэнгийн мах авчирч байгаа царайг нь. Энэ махаа үүрч ирэхээ яавдаа" гэж үгэлсэнд Жек. Дараа л таны хэлснийг дагая гэжээ. Маргааш нь Жек мал наймаачныг очиж ажиллаад нэг илжиг авчээ. Жек ээжийнхээ хэлснийг санаж тэр илжгийг арай чамаа үүрч гэр өөдөө гуйвчин төвчин алхаж гин. Нэг баян айлын гадуур гарч авчээ. Тэр баян айлын ганц охин нь хилгүүдүүлээ. Тэгээд ч ганц ч удаа инээж үзээгүй юм байжээ. Эмч домч нар инээлгижил чадвал хил орно гэдэг байжээ. Тэгтэл тэр охин илжиг үүрсэн Жекийг гинт хараад инээд алдчихв. Ингээд тэр дороо ярьж чаддаг, сонсож чаддаг болжээ. Эцэг нь баярлахдаа охиноо Жектэй суулгаж гинэ. Ингээд Залхуу Жек баяжиж гин. Том өргөөнд морилж ээжигээ авчирч гачигдах дутагдах юмгүй, ядрах зүдэрхийг үзэлгүй амар сайхан жаргаж гин.